Ой ээж. Өнөөдөр юм ахтаа бол ээж дил таа хөө. 5 хоног 4-5 хоногийн боорч будаа мутагаар болголоо шүү дээ мөрөө. Ээж нөгөө хоёр ахих нь хувцас нарыг аваад энэ жил хонхны баяртай шүү дээ цаад хоёр чинь. Тэгээд юу яасангүй. Мах авч чадсангүй. Цаан ч мах хилэн 37,8 мянга. Нэг ил баг 37 мянга. Тий, цаагаар чинь тийм бэ. Хүмүүс зүгээр үгээ хэлсэн. Амар их малтай явж иж манайхан одоо тэгээд ингээ өөрсдөө амар хүнтэй мах яаг идэт байж. Ээж нь яаж мэдгэв дээ. Ээж. Нөгөө миний гонжиг та бэлдсэн үү? Хонхны үерийн. Харин ээж нь оюунагчд нь загцсан. Оюунагч ямар өнгийг загсаа та? Саарлангүй. Саарлаа. Гэхдээ аюу гой саарлан гэж хэлээ. Ороо авцраад өгнө гэсэн. За. Гэтэ ахаа чи хэмжээгээр загцсан. Миний хоёр хөө ээлжлээс сольж хойлоод хүмүүс. Юу яриад байгаа юм бэ? Агаа чи надаас хамаагүй том биетэй штэ. Би одоо тэгээд нэг хувц өлгцсэн юм шиг гачин царайны мануугаа шиг юм харагдсан штэ. Гайгүй миний хөөч харин хувц айгуу сайн өөрдөг болтлаа. Өөргөө за тэр яах вэ? Гонж монжиг үл нээлтэн дээр өмсөд дуусчихна. Хамаагүй. Араас нь чөлөөд говц өмснө. Гой пүүзнүүд ангийнхан яриад байгаа байхгүй. Та пүүзтэй шүү дээ. Тэр чи заалны пүүз. Ээж тэр пүүзийг та зохицуулаа. Одоо тэгээд яах чи 3-400 мянгаас нааш бид. 3-400 бол хамгийн наадлын үн штэ ээжээ. Сүүлчийн цас. Анхны бороо. Яа, за юу вэ миний хайртай ээжээ. Тайван. Хүн таньцтай баярлсан шүү ээж. Өглөө та над руу нөгөө нэг аялын мөнгө хийцэн байсан уу? Тийш дээ. Миний хөө багштай өгсөн. Өгсөн 20 мянган ч төгрөг дутаагаагүй нам өгж байгаа шүү дээ ээж. Юу ээж тэгээд нэг юм асуудал байна надад. Тэр юу гэхээр одоо нэг өвлөөс хойш чирсэн нэг ганц мартинсэн шүү дээ гүдэнд. Одоо ингээл хүн ингээл ангийнхнаараа ингээл халуун орнолоо аялантай. Аялах гэж байгаа юм уу? Оюутнууд ингээд төгсөөд бэж мэж шанхаа манхагаа явдуулсан биз дээ одоо. Тэгээд ээж одоо ингээд халуун оронд очиод паратлын том хар гутал чирээл яваад гэх гэж сони юм да тий. Ангийнхны хажууд хоёулын гоё хөөхөн юм цагаан кетний хоёул ая тал бодох уу? Ээж нь та хоёрын дунд л нэг гутал зохицуулаад. Ээжээгүй. Наа агаа чи надад өгөхгүй штэ угаасаа өөрөө өмсөж яваад ирчгэр. Ингэтэл чи ер нь сургуулаа төгсөө хаана ажиллана гэж бодож байна? А юу ч гэсэн гоё төгсөөд хий те. Огны өрөө гоё тэмдэглээд хий. Өнөөдрөөр амьдрын шүү залуусаа гоё жаргалтай. Ээж тэгээд хүн итгэлээ хоёлаа кэдэ болгон те. За хайртай шүү яриа хоёлаа заа юу. Та ингээд агаа зүгээр худлаа шоудах мөнгөний бэлдэж өгөөд ах юм. Наа чи одоо ингээд 4 жил шоудлааш та тэрийг бэлдэж өгөө. Гэхдээ ингээд найз нөхд нь дуудаад ахаар хэцүү байдаг. Гутлаа яах юм ээж? Гутлаа би одоо гутлаа яах юм? Та хоёр тэгээд дундаа л. Үгүй ээжээ. Дандаа дундаа хүн хоёрт тавьж явах юм. Ээж. Би эргэжил 9-р анги төгссөн шүү дээ. Хонхны хоёр хийхгүй. Яаж байгаа юм бэ? Хөө хонхны хоёр хийх мөнгөөрөө мах аваад хоёулаа гэртээ хоол хийж идэ байж идэгөө. Оо сайн байна уу? Happy Korean Mart. Юу сонирхож байна гэчээ? Хүүхдүүдтэй гутал. За хүүхэд оюутан 10 жил. Оюутан 10 жил. Тэгээд Хоёр хонхны хоёр байна. хоёр хонхны. Тэгээд нөгөө хүүхдүүд нь маа найс тийм гутал авсан та надаа ийм гутал энэ гэдэг бөө юм чинь. Тэгээд уйлгнаал аа. За яг тийм хүүхдүүд чинь зориулсан гутлууд л одоо энэнгөр байна шүү дээ. Дандаа манай одоо конверси ориг гэднэд. Одоо энэ конверси чи хүүхдүүд ангиараа нэг бол 10 жилийнхэн юу ч одоо ангиараа нээж ингэ жигдэрч өмсөд байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээ одоо тэгэл наа гутал чих тэгэл 310 мянга шүү дээ. Яг гадуур тэгээд зараад байгаа байхгүй юу? Одоо тэгэл 240 мянга. Ингээл. За. Яг өөр газруудаар бас арай гайгүй тэгээд зарж байгаа газрууд байна 240. Тэгвэл одоо манайх 120 мянгаар зарж байгаа байхгүй юу? Яг Солонгосоос ирсэн ориг конверс. Дээрээс нь тэгээд энэ одоо энэ хонхны хоёрыг тохиолдуулаад энэ хүүхдийн баяр болж байгаа гэж тохиолдуулаад манайх энэ гутлуудаа бүгдийн 69 мянга болгоо амдруулсан байна.
Өөх тийм Тийм үү. 69,000. Та Тэгээд бод. ийм ориг юм ийм хямдхан зарж болж байгаа юм уу? Яагаад ингэж ийм хямдхан зарж? Яг хүмүүс яг ингэж судаг байхгүй. Одоо жишээ нь энэ гутлт нэг сул тал байгаа. Манайх хайрцаг хөхгүй. Яг тэгвэл нөгөө нэг одоо жишээ нь Солонгосоос хайрцагтай нь авчруулъя гэхээр каргон илүү өндөр болно. Илүү өндөр болох хэрнээ одоо энэ хэрэглэгчд хүрэх нь илүү өндөр үнээр зарна гэсэн үг. Дээрээс нь манайх шууд үйлдвэрлэгчээс нь татдаг болохоор илүү олон тооноор авчирдаг болохоор хямдхан гэсэн үг. Тий, та яг ингээ ориг гутлаа авчираад ингээ харьцуулаад үжиж болно авж байгаа хүмүүс маань. За. Тийм. Дээрээс нь та өмсөж яваад чийг татвал аваад тэр ориг гутлыг үгэл чийг татаа байж байгаа юм тий жишээ нь. Оо тийм үү. Үнэхээр чийг татвал аваад ирж болох юм уу? Тийм шүү дээ болно шүү дээ. За тэгвэл энэс чи 2 хүүхэдтэй авъя. Тэг одоо чинь энэ гутлыг 25,000. 25,000 одоо энэ хүүхдийн гутлууд Оо тийм үү. Энэ ямар хөөр. одоо хүүхдийн баяр боллоо шүү дээ гэж. Юмны үн өсдөг гэдэл манайх улам хямдруулаад энэ нараа 25. Одоо энэ гутал байна. Одоо яг хөөр юм. энэ их хөөрх юм. Нэгнэжтэй. Ваа яас хөөр юм бэ. Энэ өөрхөн байгаа шүү дээ. Ингээ энэ гутлууд 25,000. 100 болж ийн ахаа сандалууд ямдарсан. 8-аас 15 8,000-аас 15,000 голоо ямдарсан. Тийм биш дээ гэж. Өөх. Тийм хямдхан гутал гэж байдаг юм уу? Байж та одоо наад чи энэ хямралтай үед ч одоо. Хөөр юм. Гэтэ дандаа солонгос гутлууд ахаад нааш дэшээ явж. Чи байж. Таны хонхны баяр миний дараа авах гэдэг. Ой. Ямар чимээдээ орж ирдээ. Ээж амарч. Юу ээж хөөе. Цаашаа тэ үүдэн зогс. Наанаа зогсчих. Юу юм биш үү? Энэ цагааны том ах тавсан байх. Баярлалаа. Байж. Хараа жижиг ах тавсан. Окей. Байж. Юм хэлсэн үү? Ирээд готлаа өмсөж үзүүлчих. Ёо, ээж энэ аим шиг. Байдаг үхэн байж тээ. Ээж мөнгөгөөс яасан? Бүр ой. Ха? Оо, энэ бүр халчин штэ. Ээжээ. Ой, гарцгаа. Ээж би ангийнхнаар явлаа шүү. Яаж вэ? Ой. Ээж, үнийг юм асууч уу? Миний ээж яагаад ингэ юм болгоныг ингэ зохицуулаад идэв? Яаж зохицуулаад идэв? Ээж хүн чинь бүгдийг болгодог баг. Таныг магтан дуулж танаас магтаа сонсох хичээ Төлөй тусгал хүчин ээж тэнгэрт мандаж явахыг хичээ Таныг магтан дуулж танаас магтаа сонсох хичээ